Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За үзэгч та бүхэнтэйгээ Сүхбаатарын нэгэн ажил хэрэгч бүсгүйг уулзуулах гэж байгаадаа, танилцуулах гэж байгаадаа туйлын таатай байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За лавх сөнгийн уран чимэг гэдэг. За уран чимгийн маань аав нь манай Сүхбаатар аймгийн Наран сумын гаралтай, ээж нь Сүхбаатар сумын гаралтай эм хүн байгаа. За Чех улсад болоод Австри улсад маш олон жилийн турш ажил хөдөлмөр эрхэлж байгаад Монгол улсдаа ирсэн байгаа тийм ээ. За ажил хөдөлмөр эрхэлж явах хугацаанд бол бас эрүүл мэндээ алдаад за мөн одоо эрүүл мэндээ алдсны улмаас энэ олон улсын эрүүл мэндийн видео компанитай холбогдоод ингээд амжилттай явж байгаа ТV-ийн захирал хүн байгаа. За компанийнхаа талаараас миний мэдгүй зүйлийг ярьж өгч. За та бүхэн сайхан өдрийн мэндийг хүргэе. Олон улсын эрүүл мэндийн видео компанид одоо ажиллаад нэг бүтэн жил болж байна. Тэгээд анх бол эрүүл мэндийн чиглэлээр би холбогдож исэн. Гадаад улсад маш олон жил ажилласан учраас бидний нэг мөнгө олоод ирнэ, мөнгөтэй олно, амьдралаа сайжруулна гэж явдаг тийм ээ. Гэтэл эрүүл мэнд гэдэг зүйл орхигдчихэдэг юм үүний ард. Мэдээж би мөнгөтэй олсон ч гэсэн эргээд олсон мөнгөө эрүүл мэндэд эмнэлэгт тий одоо ингээд эмчилгээндээ зориулдаг аа. Гэтэл би Европод байхдаа би залуу хүн ирнэ Монголд ирчээд унтаж амарч чадхаа байсан, үе мөч өвдөдөв, хүнтэй суугаад хүүхд гаргахгүй, тэгээ нүд маш гаргаж шилж өвдөдөг, байнгын нүдний тусаагаар тусаадаг ийм зовёртой байсан. Видео компани маань бол гайхалтай юм байна. Үнэхээр эрүүл мэндийг надад 100% өгч чадсан. Тий. Тэгэхээр видео компани бүгд найрамдах Хятад ард улсын компани Монголд орж ирээд 3 жил болж байгаа. Яг идэвхтэй үйл ажиллагаа явуулаад бүтэн жил болж байгаа. Тэгэхээр өөрөө үйлдвэрлэж компани гэдэг нь хамгийн чухал байгаа. Манай Сүхбаатар аймагт орж ирээд бол бас яг Сүхбаатар аймагт орж ирээд ер нь жил болж байгаа тий. Тэгэхээр нүдний шил уловч гэдгээр нь бол би бас сонслоо. Тэгээд санал тавьж байгаа хүмүүс бас маш олон байдаг. Тэгэхээр одоо энэ хүмүүсээс те яг алийг нь зөв сонголт гэж харах хэрэгтэй вэ? Энэ талаар хэлэхгүй. За тэгэхээр видео компани маань гол зүйл нь болохоор эмчилгээний уловч байгаа. Уловчийг бол нөгөө маш олон хүмүүс ингээд зүгээр ингээд нэг ууттай гадуур ингээд худалдаалдагч байгаа 100 мянга, 180 мянга. Ингээд арай энэ хямдхан юм уу энийг нь авчий гэд авчаад жил болохгүй энэ ингээд хугараад унчиж байгаа. Гэтэл видео компани гол одоо зүйл нь бол QR кодтай. QR кодыг уншууллаа бүх улсын хэл дээр мэдээллүүд хөлийн угалт гэж юу вэ? Яхаараа хүний бие ингээ өвддөг юм бэ те? Энэ асуудлууд бүгд ингээ гараад ирж байгаа. Тэгэхээр QR кодтай гэдэг нь маань аль биесны компани. Тий бүх улсын хэл дээр байдаг гэдгээрээ. Тэгэхээр одоо энэ номтой уловчийг маань дотроо 168 төрлийн эмийн ургамалтай. За мөн турмалын чулуутай, хүчил төрөгч буюу анионтай. Анион гэдэг нь өөрөө цэвэр агаар гэсэн үг тийм ээ. Тэгвэл би энэ хоёр уловч маань хоёр өөр арай өнгөтэй юм хоёр уловчийг бариа сууж байгаа. За энэ нь болохоор зэрэг арай хар ногоо өнгөтэй тий. Хар ногоо өнгө нь болохоор миний 1 жил өмссөн уловч. Нөгөөх нь болохоор 1 сар гаруй өмссөн уловч байгаа. Тэгэхээр өнгөний хувьд арай өөр болсон. Тэгвэл бидний дотор эргэтнгүүдийн хорыг хөлийн улаар дамжуулж 20 мянган меридан цэгэр дамжуулж бохирдлыг гатгшлуулдаг юм байна. Тий. Зүрх, элэг, бөөрийн асуудалтай учраас хар ногоо өнгө хувирсан байна. Энэ нь болохоор цоошин уловч байгаа. Яг л ингэж л ялгардаг. Тэгэхээр энэ эмчилгээний уловч маань нэгдүгээр хүний дотор эргэтнгүүдийн хорыг гадагшлуулдаг юм байна. Хоёрдугаар зангирсан булчингуудыг суслаж өгдөг юм байна. Гуравдугаар хүний ясыг тэгшлэх үйлчилгээтэй. Тий. Яс тэгшлэн гэдэгт би бас нэг эхлээд анх эмчийнхаа яриаг сонсоод нэг итгэхгүй байгаад байсан. Гэтэл яг өөрийнхөө нөхөр дээрээ мэдсэн. Нөхөр маань одоо яг 50 настай. Тэгсэн хэрнээ маш их майжиг найзуудтайгаа хөл бөмбөг тоглохоор зүгээр асуудалгүй хөл бөмбөг ингээд явчихдээ тийм айхтар майжиг. Тэрнээсээ санаа зовоод маш өргөн ийм өмд өмсдөг. Тэгээ нэлээ өргөн өмд өмсдөг. Гэтэл би анх бизнесээ эрхлэхдээ эмчилгээний боловч өөртөө нэгийг аваад нөхөртөө нэгийг аваад эхэлж ирсэн. Тэгээ бүтэн жил хоёлоо өмсгөд нөхрийн маань хөл тэгшэрсэн байна. Өмдөө битээр сальсан байна. Тийм ээ арай нарийнхан өмд өмсөд ингээд ийм гайхалтай үр дүнгууд бол маш олон байгаа. Тий. За эмчилгээний анионтой шил тий. Шил болохоор хүчил дөрөгчтэй. Хүчил дөрөгч нөгөө цэвэр агаар гэж яриад байгаа шин. Графен буюу одоо цэвэр агаар хүчил дөрөгчийг их хэмжээгээр агуулсан нүдний шил байгаа. Тэгэхээр нүдний шилийг маш олон залуучууд одоо хэрэглэж байгаа. Яагаад тэгэхээр бидний өнөөдрийн орчин тойронд бол бид нар хүүхдүүд маань маш их гаруй цоролдож байна, тийм ээ. Үүнээсээ үүдээд хараан муудаж байна. Нүднэс гоожж байна, нүд хавдаж байна гэд өнөөдөр 5 настай хүүхэд нүдний шил, харааны шил зүүхээр 50 настай болохоор тэр хүүхэд яг юу зүүх вэ?
Энэ нас асуудал болж байгаа. Тэгэхээр би маш олон жил одоо нүдний тусаагаараа тусаадаг байсан. Нүд аргаа дулаагаа чилээд яалтчгүй гар утсан дээр ажил маань явагддаг учраас одоо шилийг одоо тусаагаараа байнга тусаа. Ингэснээрээ олон жил болоод ирэхээр нүд одоо сохрох, одоо хараа муудах маш олон асуудлууд үүсдэгэ гэж нэг эмчи яриаг би сонсч байсан. Тэгээд одоо тусаагаараа яаж орхих вэ гэд бодоо явж итэл энэ одоо Vida компани маань арайчтай монголчуудаа гэд фэйсбүүкээр дөрөв ярьж байгаа Бүрэнбат гэд манай одоо спонсор тийм ээ хүн болгоодоо мэддэг болсон. Энэ хүнтэйгээ холбогдоод шил боловч ингээд аваад одоо нүдний тусаагаараа тусаахгүй бүтэн жил болж байна. Тийм. Тэгээд нүд бас аргах шилэх асуудлууд байхгүй болсон. Хараа бас аягүй сайхан сайжирсан. Ганцхан нүдэнд биш энэ хамрын камерид хамар битүүрдэг, тархины судасны хадуурал найрсал, нойргуудад бол гайхалтай үр дүнгуудыг өгч чадчих байгаа. За ичтэй энэ улвчны талаар болоод нүдний шилний талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгэхээр таныг дэлхийн захирал гэсэн тэгэхээр одоо дэлхийн захирал одоо байгаснараа ямар одоо ач холбогдолтой байдаг вэ? Энэ талаар ярьж өгөө. Тэгэхээр энэ ажил маань бол хайрын бизнес, хайрын ажил. Хин нэгэн хайртай хүндээ бид нэр энэ эмчилгээний шил боловчийг санал болгодог. Би анх орохдоо 2 хүндэл энэ эмчилгээний шил боловчийг санал болгож ирсэн бол өнөөдөр миний одоо хамт олон баг команд байна. Маш олуулаа болжээ. 2000-аад хамтрагч гишүүнтэй болсон байна. Ингэснээрээ бас компаниас эдийн засгийн боломжууд маш их байдаг. Би Европод ажиллаж байхдаа сарын цалин маань нэг 2-3 сая 4 саяыг авч хадгалдаг байсан бол өнөөдөр Vida компанид ажилласнараа хамт олон баг команд бүрдүүлснээрээ сарын маань орлогоод ер нь 40-оос 50 сая төгрөгөн дээр одоо тогтож байгаа. Тий. Тэгэхээр маш олон лизингүүдтэй байдаг. Манай монголчууд ч ер нь тий машины лизинг, байрны лизинг ялангуяа залуучууд маань лизингүүдийг их одоо төлдөг өө. Тэгэхээр бүх лизингүүдээ Vida компанид ажилласнараа дуусгасан. Одоо эргээд бас хуримтлал ингээд үүсгээд тун утгагүй хүмүүс гадаад руу сургууль явах гэж байна. Тэгээ энэ бол амжилт. Тэгээд олон хүмүүст бас энэ боломж байгаа. Эрүүл болонгоо эдийн засгийн боломжинд хүрэх одоо боломж байгаад байгаа. За та тэгвэл одоо маркетингийн талаар бас сонирхож байгаа хүмүүст товчхон мэдээлэл өгөхгүй юу. Тэгээд та бол өөрийнхөө үр дүнг ярьлаа. Олон хүмүүс дээр бас үр дүн гарсан талаар ярьлаа тийм ээ. Тэгэхээр яг Сүхбаатар аймгийн хүмүүсийн таньдаг хүмүүст хэрвээ үр дүн гарсан байвал хоёулаа яриагаа бас төр зогсоогоод үр дүн үзүүлсэн хүнтэй бас ярилцъя гэж бодож байна. Баярлалаа. Тэгэхээр ер нь бол маркетингаас илүүтэй ерөөсөө л миний эрүүл мэндийн шил боловч хоёрны үр дүн өөрөө үр дүнтэй чанартай байгаа учраас өнөөдөр намайг Vida компанид ороход нэг ганц өрөөнд бид нэр бөөнөрөө сууж исэн бол одоо хотод маань Төв офс маань VIP office гэдэг тийм ээ 6 давхар байшин маань 1 2 4 5 6 давхар битүүдэд олон өрөөнүүд маш олон хүмүүс бужигнж байна. Энэ над одоо шил боловчны маань үр дүн цаашлаад ганцхан шил боловч байдаггүй дотроосоо уудаг бүтээтгүүнүүд маань байдаг. Тэгээ маркетинг бол яг бичлж ирээд бичүүлээ зуруулаад ингээд маркетинг бол маш хялбар. Тэгээд маш хурдан цалин урамшуулалт аваа явцдаг тий. Тэгэхээр ирээд офс дээр мэн уулзаад маркетинг яриулвал илүү ойлгомжтой байх баха. За дээр нь Vida компани маань төлөөлөгчийн газар Сүхбаатар аймагт нэгдэж байгаа. Тэгэхээр бид нар одоо орон нутгаас хот руу нэг шил, нэг уловч гэ залгаад унаан тавиад өгөөч гэд ингээд хүн гуйхгүйгээр шууд Сүхбаатар аймгийнхаа төлөөлөгчийн газар Баярхүүгийн Алтан туяа гэж бүсгүйтэй холбогдоод яг аймгаасаа Цэлмэг хотгооны 102 дугаар байраас шууд ирээд захиалганыхаа барааг гэж авах тийм боломж бас нэгдэж байгаа. За баярлалаа. Ингээд та бүхэнтэйгээ Сүхбаатарын нэг ажил хэрэгч бүсгүйг уулзууллаа, танилцууллаа. Одоо дараагийнхаа зочныг урьж байна. Манай дараагийн зочин бол өөр дээр нь хэрхэн үр дүн гарсан талаар ярих болно. Таны ажилд амжилт хүсье. Эрүүл амьдралын хэв маяг соёлыг сурталчлан хөгжүүлцгээе. Vida хамтдаа сайхан ирээдүг бүтээцгээе. Сүхбаатарын ажил хэрэгч бүсгүйчүүд нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Хэдхэн мөчийн өмнө та бүхнийг олуулсан эрүүл мэндийн Vida компани дэлхийн захирал уран чимэгтэй уулзсан болвол за энэ одоо компани бүтээгдэхүүнийг хэрэглээд бас тэ өөрийн бие дээрээ эрүүл мэнд нь маш сайжирсан байгаа. Нэгэн бүсгүйтэй бас уулзуулах чинь та бас өөрийгөө танилцуулахгүй юу? Манай Сүхбаатар аймгийн бүс хүн байгаа тэ. Намайг Хэрлэн Чим гэдэг. Би энэ Vida компанитай эрүүл мэндээрээ холбогдсон. Энэхүү компанийнхаа нүдний шил оловчийг авч зүүснээрээ би анх
толгойл маш их өвддөг. Тэг Улаанбаатар хотод газ төвд одоо шинжилгээнд дараад хадрын шинжтэй гэдэг уйлж авсан үе хотод би энэхүү шилийг зүүснээр би сүүлийн энэхүү уловчаа бас өмсснөөр сүүлийн 6-7 сар их чинь эм хэрэглээгүй. Энэхүү уловчны маань гайхамшиг бол миний гарын алга бүр хавхаар болсон. Би ил энийг ойл дотор гитсэн. Тодорхойлогч гэж айгүй өөртөө зүгээр миний л өгөлтэй. Тэгж өөрийгөө тодорхойлж чадгаа. Энэхүү гар маань хавхаар болоод алга маань сүүлдээ жоох хүүхдийн хацар шиг сайртаад тэгж одоо ингээд айгүй гоё идэж байгаа. Их гоё аа би хөл гар яс ургалт юу тэгшилдэг. Учираас энэ бол энэхүү оловчаа би зөөснээр л үнэхээр биеинд маань маш гоё өөрчлөлт орсон. Миний гиз их цанхаадаг. Тэгээд энэ оловчаа зөөснээр миний гизний цанхаалт бас их гоё. Тэгээд хаана үдж байгаа газараа оловчаа тавьж унтдаг. Тэгээд энэхүү нүднэшил оловч хоёроо би айгүй их дээдэлдэг. Тэгээ өөрөө айгүйгод энэ нэг ийм гоё үр дүн гараад байгаа би энэ оловч шил хоёрт айгүй бас өв зохиож чадгаа штэ. Үнэхээр сайхан оловчаа үргэлж биедэн зүйж үлгэрийн юм шиг төгс оловчных нь ич итэн гайхамшиг юм аа гэд өөрөө өвдөхгүй болоод ирэхээр бас хүмүүстэй бас дэлгэрүүлээд энэхүү компанид бас өвчтэй энэтрэ хүмүүстэй айгүй их ярьж бас их түгэж явж байгаа. Тэгээ үр дүн бол маш сайн байна. Та бол одоо өөрийнхөө зовирыг хэллээ те би одоо ийм зовиртай ажгаад энэ компанитай холбогдоод энэ шилийн оловчийг хэрэглээд төдий хугацааны дараа бол ийм хэрэглэхгүй боллоо гэж юм те. Өмнө нь та одоо мэдээж оншоол мэдчихсэн бах те эмнэлэг домдгоор зөндөл явж исэн бах. Одоо энэ оншиндоо зориулсан те эмчнэрийн зөвлөсөн эм тариаг л мэдээж хэрэгжилж исэн биз дээ. Одоо энэ их хэтрүүлээд байгаа юм шүү дээ. Энэ сүлжээ сурчлаад байна гэж бас бодож байгаа хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэгэхээр сүлжээ гэхэр бас буруу ойлгодог хүмүүс бас байгаа, тий. Энэ тал дээр та бас нэг өөрхөө бодлоо. Веда компани энэ бүтээгдэхүүн бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдгээр бас өөр үнэхээр гайхалтай нүдний шилээ зөөгдөд нэмхэн нүдний шил бол ерөөсөө дэлгэцийн 100% хамгаалттай. Нүдний хараа сайжруулах, нүдний даралт би өөрөө бас нүдний даралтаа гэдээ бас нүдний тийм хаалгаанд орж исэн тий. Би өөрөө айгу гимтэл маш ихтэй. Тэгээ энэхүү юу яснаар энэхүү шил оловчаа зүүснээр бол миний биед бол маш их өөрчлөлт гарсаа. Тэгээд энэ юугаа бол хүмүүстэй ч гэсэн яг ярьдаг. Тий энэ шил оловч маань бол гарапин буюу турмалин гэсэн эдний чолоо шигдсэн энэ оловчт маань тий ультра шарах нэг янту аппаратын бас агуулсан тэгэл үнэхээр л гайхалтай гоё яг ингээл хөл гар өвдлээ шууд готалтаа ингээд багтах боломжгүй байвал ороо унтахтаа оймсон дээ гэд унтдаг үнэхээр гоё 24 цаг хэрэгжилж болох юм уу тий болно ерөөсөө тэр соронцтой моронцтой биш хүний биедвэл тэгэд ингээд үе мөч өвдөж байгаа хүн аль нэг газараа бас тавиад унтч олно. Тэр нь үнэхээр гайхамшигтай болж байгаа байхгүй юу? Өөрийн биед яг ингээд үзээд ирэхээр үнэхээр энэ юугаа би цохоогоод үлгэрийн юм шиг гэдэг айгу хэтрүүлсэн юм ирхэн гоё. Үг бичээд ингээд л хэтрүүлэг бол биш ээ. Үнэхээр өөр дүнг нь мэдэрсэн учраас би ингэж цохож бичсэн юм аа л гэж та хэлээд байна шүү дээ, тий. За ингээд танд маш их баярлалаа. Үр дүнгээ мэдрээд ирүүл болж байгаад тэгээд ирүүлэнхээ хүсье. Ирүүл байвал бас бүх ажлыг хүн бүтээн чадна. Тэгээд ирүүл агаарай. Баярлалаа.